Улсын их хурал засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтой Баяр Булган аймагт ажиллаж, аймгийн засаг дарга Батцоригтой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэрээ байгууллаа. Энэхүү гэрээгээр аймаг дүүргийн удирдлагууд эдийн засгийн хөгжлийн онцлогоо харгалзан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн шийдвэрээр сангаа өрсдөө зарцуулах юм байна. Булган аймаг техникийн ээлжинд 845.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр гэрээ байгууллаа. Анх хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсноос хойш өнгөрөх оны 10 сард Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэбат болон Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ гишүүнтэй хамт ирж Булган аймгийнхаа иргэдтэй бас уулзаж байсан. Энэ уулзалтын үеэр булганчуудын зүгээс ажлын байр нэмэгдүүлэхэд төр засаг анхаарал чиглэсэн голлох асуудлыг бол тавьж ирсэн. Тэгээд энэ асуудлын хариу болгож залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настай малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Булган аймгийн засаг дарга бөгөөд Булган аймаг дахь хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зөвлөлд 845 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ жилд хийж эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгээд үүний дагуу Булган аймгийн засаг дарга Батцориг даргатай сая одоо хамтран ажиллах гэмээр гар үсэг зурж байгаа. За 845 сая төгрөг бол хэд хэдэн нөхцлөөр бол олгогдно. За иргэн төлөгдөхгүй байх нөхцөлтөөр сургалт судалгааны чиглэлийн тодорхой зорилт байгаа. Тодорхой удирдамжийн дагуу. За иргэн төлөгдөх нөхцөлтөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт бас суусан итгэлийн зээл бизнесийн гарааны дэмжлэгийг үзүүлнэ гэж тодорхой асуудлуудыг тусгасан. За итгэлийн зээл бол барьцаа хөрөнгө хүү шаардахгүйгээр одоо орон нутгийнхаа онцлог тохирсон тодорхой одоо бэлэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжих улмаар одоо ажлын байр бий болгох. За гуравт нь бол арилжааны банкаар дамжуулж одоо бага хүүтэй арилжааны зээлийг одоо олгох ийм нөхцлүүдтэй 845 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний дараа засгийн газраас хүнсүдэ аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор хүнсүдэ аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих тодорхой аймагуудад 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байгаа гэж Улсын их хурал засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Номтой Баяр гэрээ байгуулах үеэр мэдгдсэн. Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Төмөрхөө, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Эрдэнэбаяр, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Алтан Сүх болон аймгийн удирдлагууд оролцсон юм а.